За сайн байцгаана уу? Намайг Оёмолор гэдэг. Та бүхэнд энэ өдрийн мэндүү хүргэе. Би мацаг барилтынхаа бичлэгийг хийгээд ерөнхийдөө бол нэлээдгүй хугацааг өнгөрсөн байгаа. Үүнээс өмнө хоёр төрлийн мацаг барилт гэж юу юм? Мацаг барилт ямар ач холбогдолтой энэ талаар тайлбарлаж хэлсэн. Маш олон хүмүүсийн асуултын дагуу 3 дахь бичлэгээ хийхээр шийдсэн байгаа. За 3 дахь бичлэгээс эхлэхээс өмнө та бүхэнд гэртэн цусны даралт ихтэй, зүрх судасны эрсдэл өвчин зүйлтэй, дээрээс нь тархалттай, эрүүл мэндийн нэг асуудалтай турах гал хичээгээ турч чадахгүй байгаа юм хүмүүс ахын бол миний энэ бичлэгийг үзээд та бүхэн цааш нь түгээгээрэй гэж хүсмээр байна. Ягаад тэгэхээр маш олон хэрэгтэй зүйлүүдийг эрүүл мэндэд хэрэгтэй зүйлүүдийг хүргэж байгаа учраас та бүхэн бусад хүмүүстэй хүргээрэй, энэ мэдээллийг дамжуулаарай гэж хэлмээр байна. За нэгдүгээр би та бүхэнд энэхүү мацаг гэдэг зүйлийг шинжлэх ухаанчаар судалсан, шинжлэх ухаан буюу бодиттой тоо баримтан дээр тулгуурлан судалсны дагуу мэдээлэл хүргэж байгаа. Би өөрөө бол их хэмж мэрэгжилтэй, дээрээс нь фитнес спортоор хичээлдэг. Мацаг барилт хүний биед юу яагаад хэрэгтэй юм бэ гэдэг талаар маш одоо зүйлийг сониучлан судалж яагаад гэсэн асуултын дагуу хариулт хэлж байгаа. Тэгэхээр мөн та бүхэн энэс сонирхолтой асуулт асуух юм гарах юм бол над руу бичих юм бол би маш их баярлах болно. Яагаад тэгэхээр та бүхний тэр дагуу би илүү наривчилж судалж дараагийнхаа сэдвүүдийг та бүхэнд хүргэх боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн би та бүхэнд ярих сэдв бол маш сонирхолтой сэдв байгаа. Энэ бол юу вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо мацаг барилтын хувьд ялгаатай байх уу? Юугаар ялгаатай байх вэ гэд энэ талаар ярина. За тэгэхээр эмэгтэй хүмүүс мацаг барилтын хувьд эрэгтэй хүмүүсээс ялгаатай байх нэ. Яагаад гэхээр нэгдүгээр бие болон сэтгэл зүйн хувьд бие мах бодийн хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай. За жишээлх юм бол эмэгтэй хүмүүс маань эрчүүдийг бодоход илүү нинжин зөөлөн сэтгэлтэй байдаг. Бие мах бодийн хувьд дүрийн зулаа үнэрлэлттэй холбоотойгоор даврын хувьд хүртэл одоо даврын тогтолцоо нь ялгаатай байдаг. Тэгэхээр мацаг барилт гэдэг бол нэг төрлийн бидний биед маш их хэрэгтэй, төвлөрөх чадрыг сайжруулдаг, эрүүлжүүлдэг, залуужуулдаг, хоргоожуулдаг гэдээ маш олон давуу талтай гэсэн шүү дээ. За гэхдээ альваад ямар ч зөв зүйл байсан үүнийг тун хэмжээг нь тааруулж хэрэглэхгүй бол бас хүссэн үр дүндээ хүрэхгүй байх эрсдэлтэй байдаг. За зөв арга хэрэгжлийн дагуу өөрийнхөө бие махбодтой тохируулан тааруулж хэрэглэх юм бол энэ бол имээс ч илүү их одоо үр дүнтэй эрүүл амьдралд тань маш хэрэгтэй юм аа. За тэгээд эмэгтэй хүмүүс юунд анхаарах талаар та бүхэнд эргээд тэр сэдв рүүгээ оръё. За нэгдүгээр эмэгтэй хүмүүс сэтгэл зүйн үед нинжин зөөлөн сэтгэлтэй байдагтай холбоотой ч юм уу. Ерөнхийдөө бол стрессийг маш одоо эмзэг хүлээж авдаг байна. Гаднаас төрж буурсан стресс хүчин зүйлгээд байгаа тийм үү? Бидний сэтгэл зүйд одоо нөлөөлдөг. За тэгвэл мацаг барилт стресс юм уу гэвэл стресстэй яг ямар төрлийн стресс вэ гэхээр одоо эерэг стресс гэсэн үг. Юу вэ гэхээр таны биед одоо гаднаас өгж байгаа. За жишээлбэл оюун болроо чиний биеийг хоргоожуулах шаардлагатай байна. Чиний бие дэлгүүдлээр хоригдлогдсон байгаа өөх хийж шатаах хэрэгтэй байна. За магадгүй чиний одоо биед үүсээд байгаа энэ генийн төвшөнд гарсан гажгийг чинь засах хэрэгтэй байна гэсэн мэдээллийг одоо бидний бие махбод өгж байгаа эерэг стресс гэсэн үг. Энэхүү стрессийг бас эмэгтэй хүн стресс хэлбэрээр нь хүлээж авдаг учраас эмзэг хүлээж авна гэсэн үг. Арай эмзэг хүлээж авна гэсэн үг. За дараагийн нэг онцлог зүйл болохоор эмэгтэй хүн кофеиний хэрэглээнд бас кофеинийг мэдрэгээр хүлээж авдаг гэсэн үг. Тэгэхээр кофеин буюу кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээр түүнийг эмзэг хүлээж авна гэсэн үг. За 3 дугаарт нь эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг бодоход эстроген даавар буюу одоо гормонд илүү одоо гормоны халамж өөр байдаг одоо ялгаатай байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо нэгслээс сарын тэмдэг ирдэг, сар болгон мөчлөгтэй байдагтай холбоотойгоор одоо тэр мөчлөг болгон гормоноор зохицуулагддаг тийм үү? Даавраар зохицуулагддаг гэсэн. Даавар бол тоглоомж мөн ингээд тоглож болохгүй маш одоо бичил маш бага хэмжээтэй хэрнээсээ бидний биед маш хүчтэй тийм үр нөлөөг үзүүлж чаддаг тийм зүйл учраас дээрээс нь тэрэнд бас эмэгтэй хүн их эмзэг хүлээж авдаг байх нэ. За 4 дахь зүйл нь болохоор эмэгтэй хүмүүс илүүтэй одоо стресс одоо хүлээж авлаа гэж бодоход тэр стресс нь одоо хуримтлагдах одоо хандлага нь илүүтэй байдаг гэсэн үг. За тэгвэл стресст орсноор хүний биед юу явагддаг юм бэ гэдгийг хамгийн түрүүнд богинохон тайлбарлая. Тэгэхээр бидний бөөрийн дээд булчирхай гэж байдаг. Хос булчирхай байдаг, бөөрөн дээр байдаг. Тэр хос булчирхаанаас мань кортизол гэдэг даавар ялгардаг байна. Энэхүү кортизол даавар бол нэгсэндээ стрессийн даавар гэж нэрлэгддэг шинжлэх ухаан дээр. Стрессийн даавар болохоор жишээлбэл инсулин гэдэг дааварт унтраадаг одоо товчлуур гэж байдаг бол
кортизол гэдэг даавар тийм товчлуур байдаггүй гэж ойлгож байна. Жишээлбэл хоол идэнгүүт инсулиний унтраалга аслаа, инсулин ялгарлаа, хоол идснээс хойш 2 цагийн дараа инсулины унтраалаа, инсулин ялгархаа боллоо ч гэдэг юм уу. Тэгвэл кортизол гэдэг стрессийн даавар яад юм бэ гэхээр жил ирэх тусам хадгалагдаад байна гэсэн. За ямар нэгэн байдлаар бидэд асаалаа гэж бодъё тий. Стресс төвчин зүйлд өртлөө, бие махбодын ч юм уу, сэтгэл санааны ч юм уу стресс өртлөө. Кортизол даавар одоо нэгсэндээ асаах товчлуур нь тасна гэсэн. Үнийг унтраах товчлуур байхгүй, унтрахгүй сэргээрээ ингээ хадгалагдаад байна. Хэмжээ бага хэмжээгээр хадгалагдаж байгаа. Сүүлдээ юу болдог вэ гэхээр ядардаг, сүлддэг, нойргууддаг, унтагсан ч унтаж чаддгүй болдог. За дээрэс нь маш их хэмжээгээр шээц их хүрдэг, эрцээ алддаг, гар хөлийн үзүүр даарах ч юм уу иймэрхүү шинжүүд илэрч эхэлдэг байна. За мөн одоо бидний бие махбодод маш их одоо тийм дааврын тогтолцоо явагддаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэрвээ дааврын тогтолцоо хямрах юм бол маш их тийм хар шуурга бидний биед явагдчихин гэж ойлгож болно. Үүнийг бол бас засах хэрэгтэй. Тэгэхээр одоо нэгсэндээ мацаг барилтаа хар шуурга болгох уу? Эсвэл таны биедийг хэрэгтэй зүйлээ болгож өөгш татах гэж байгаа л өөхөө шатаахаар эрүүл байх гэж байгаа л эрүүл байхаар удмын мэдээлэлээ засаж одоо залуужуулах гэж байгаа залуужуулах хэлбэрээр нь хэрэглэх үү гэдэг нь таны сонголтоо гэсэн үг. За хэрвээ таны бие гар хөлийн үзүүртэй нь маш их даардаг, дотроос маш их даарж байгаа, за мацаг барихыг одоо өлсөх мэдрэмжийг авахд маш хэцүү байгаа, их ядарч байгаа, нойрч нь хүрхгүй байгаа, сарын тэмдэгтээ нь хямраад байгаа, их ирэх, эсвэл бага ирэх, өвдөлттэй ирэх. Магадгүй зарим тохиолдолд хэдэн сараар сарын тэмдэгтээ нь ингээ хямраад байгаа, ийм шинжүүд илрээд байгаа бол мацаг барилтаа өөрчлөх шаардлагатай байна гэсэн үг. За тэгвэл юун дээр анхаарч өөрчлөх юм бэ гэхээр та маш анхааралтай сонсоорой. Хамгийн нэгдүгээр асуудал бол та кофеин буюу кофеныхаа хэмжээг хязгаарлаарай. Уг нь бол кофе биднээс сэргээж өгдөг тийм үү? Маш их гоё тавьширлыг төрүүлдэг, дээрээс нь өөгш татдаг гэж хүртэл хэлсэн. Гэхдээ эрэгтэй хүнтэй харьцуулахад кофеины хэмжээнд нэгэн эмэгтэй хүмүүс мэдрэг байдаг учраас ялангуяа мацаг барьж явах тохиолдолд кофеныхаа хэмжээг хязгаарлаарай. 2 хоногт нэг удаа ч юм уу. За, хоёр дахь асуудал бол кофений оронд та ногоон цай хэрглэж болно. Ногоон цай ууснаар таны мацагт ямар ч сөрөг дагавар үзүүлэхгүй, эсэргээрээ танд маш их хэрэгтэй тайвширлыг өгч кортизол гормоныг одоо багасгах юм үр нөлөөтэй байдаг ахнэ. За, 3 дахь анхаарах зүйл бол за соя буюу одоо эрдэнэ шишийг болон одоо эрдэнэ шиш, дүүпүү болон ургамлын гаралтай эстрогеныг агуулдаг шош, ногоон шош зэргийг хэрэглэж болно. Энийг хүний бие эстроген төстэй бодис гэж байгалийн эстроген гэж хардаг учраас ерөнхийдөө дааврын хямралыг тань засах боломжтой гэсэн үг. Гэхдээ хэрвээ та өнөхөр эрдэнэ шиш хэрэглэхээр бол одоо ногоон өнгийн навчт ногоогоо илүү төлхөө ашиглах хэрэгтэй хоол хүнсэндээ. Нэгс та мацаг барьж явах үедээ та хоолоо сойж байгаа тийм үү? Тэгэхээр одоо мацгаа тайлсан бусад өдрүүдтэй гэсэн үг. Илүү ногоон өнгийн навчт ургамлыг хэрэглэнэ. Эдгээр нь яад ингээд тэгэхээр хүний биед одоо хүсэж байгаа одоо эстрогены шалтгаантай гормоны өөрчлөлтийг бас засдаг, цэвэршүүлэх нөлөөтэй байдаг шүү гэж хэлмээр байна. За дараагийн 4 дахь зүйл бол ойрхон буюу одоо өдөр тутам 2 хоноод нэг ч юм мацаг бити бариарай. Ялангуяа эмэгтэй хүмүүст миний өмнөх тайлбарласан завсарлагад мацаг илүү хэрэгтэй байдаг шүү гэж хэлмээр байна. 7 хоногт 2-оос 3 удаа засварлахад мацыг барих хэрэгтэй. Хэрвээ та үнэхээр 24 цагийн уртын хугацааны мацыг барих гэж байгаа бол 7 хоногт нэг удаа бариарай гэж хэлмээр байна. За тэгээ мацагаа тайлаад мацаг барихгүй байгаа энгийн үедээ эрүүл хоол хүнсийг илүү хэрэглээрэй. Чихэртэй, мөлөн цагаан гурван бүтээгдэхүүн агуулсан хоолон сайлуулах татгалзаараа тэрний оронд хэрэгтэй өөх тосоо, үхрийн маха, хоньны маха, үхрийн өвчүүгээ, хоньны сүлээ, самар болон одоо нөгөө майлангийн гурил эднийг төлхөө хэрэглээрээ мөн ногоон өнгийн навчт ногоогоо сайн хэрэглээрээ гэж хэлмээр байна. За дээрэс нь дараагийнх нь нэг зүйл болохоор одоо 5 дахь зүйлээ тийм үү? Юу вэ гэхээр дагсны хэрэглээг хэд хязгаарлаж болохгүй шүү. Ялангуяа жамц давс болон одоо гимлайн ягаан давсыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Ягаад гэхээр нэгэнт мацаг барьж байгаа тохиолдолд одоо гормон нь өөрчлөгддөг эмэгтэй хүмүүс гэж тайлбарласан, кортизол даавар ч гэсэн ихсдэг гэж тайлбарласан. Ингэх тусам хүний биед юу явагдав гэхээр эрдсэн солилцоо алдагдаж эхэлдэг. Тэгэхээр эрдсэн солилцоогоо эргээд засахын тулд та магадгүй авокадо ч юм уу те калигаар баялаг шүү дээ. Дээрэс нь буйцаа, дээрэс нь хоолны хүнсэндээ хэрэгтэй зөв эрдэс давсуудаа хэрэглээрээ. Ингэснээрээ таны биед үүсч болцсошгүй тэр эрдсэн хямралыг засах боломжтой гэсэн. Эрдэс хямрах тусам та өглөөдөөс хэлгэрч босч ирнэ, шөндөө хавагнах ч юм уу, амьсгал тавчдах ч юм уу, бүр бие сүлдэж ядрах, арьс салцтай нь хуурайших, үс унах ийм зовиород илэрх
болцсошгүй шүү гэж хэлмээр байна. За дараагийн нэг 6 дахь тайлбарлах зүйл болохоор хоол хүнснээсээ авч байгаа сүүс үн бүтээгдэхүүндээ анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа хөдөөний байгалийн гаралтай сүүс үн бүтээгдэхүүнийг төлхөө хэрэглэх хэрэгтэй. Хэрэглэхдээ аль болох бяцлаг чиз гэж ярьдаг тийм ээзгий ааруулаад төлхөө хэрэглээрээ сүүнээс илүү. Яагаад тэгэхээр жишээлбэл энэ ертөнцийн байгаа хамгийн сүүлчийн сүүн эдэштэн бол хүн гэж Паул хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр за нас бид хүрсэн шүү. Тэгэхээр мал амьтад хүртэл нэлэх хүүхдүүдээ тэжээж өсөхийн тулд сүүгээр байжулдаг. Гэтэ тэр хүүхдүүд нь малын цолцгонд би гүйтсэн хойноо хөхний сүнээсээ хардаг. Тэгээд өвс ногоогоо идээд явдаг гэсэн үг. Яг үүнтэй адилхан нас бий төрсэн хүмүүс сүүг хүүхдийг бодоход илүү боловсруулах чадвар арай багтаа байдаг учраас бэлсгийг хэрэглэхийг илүү төлхөө зөвлөдөг шүү гэж хэлмээр байна. За дараагийн 7 дахь анхааруулах зүйл бол за ингээд мацаг барьлаа гэж бодъё. Өдөр болгон ч юм уу ойр ойрхон мацаг бариад байна шүү дээ. Сайн юм чинь гэж шуналтаж хийж байгаа л нэг гим юм да. Энийг хийж байгаа тохиолдолд хүний биед ялангуяа эмэгтэй хүний биед киспептин гэдэг уурыг эрэгтэй хүнээс илүү өндөр агуулмжтай байдаг. Киспептин яад ингээд тэгэхээр төв мэдрэлийн тогтолцооноос бидний эстроген буюу энэ эр бэлгийн гормоныг ялгаруулдаг тэр тогтолцоог зохицуулахад оролцдог уурга байна. Тэгэхээр киспептин нь мацаг барьж явах үед хэмжээнд багасдаг. Тэгэхээр нэгсэндээ дааврын хямрал үүсэх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Илүү эрэгтэй хүнтэй бодоход илүү нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр цаашлаад та бүхэн өдөр болгон битгий мацаг бариараа, аль болох завсарлагаат мацаг бариараа тэр үргээ 2-3 удаа барих хэрэгтэй. 7 хоногтод ядаж нэг удаа 24 цагийн мацаг бариараа гэж хэлмээр байна. За ингээд та бүхэнд миний энэ тавьсан бичлэгээс ойлгомжгүй зүйл гарсан байвал над руу чат бичих ч юм уу мессенжерээр заавал холбогдоорой, асуулт асуугаарай. Асуултандтай нь хариулж шин зүйл мэдээж мэдсэн зүйлээ та бүхэндээ хуваалцахдаа маш их баяртай байх болно. За мацаг барилтын дараагаар ярих сэдвээ тань бүхэн танилцуулахад маш баяртай. Ягаад тэгэхээр бид нар ялангуяа эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг бодоход гоо сайхандаа бие махбоддоо галбиртаа маш их анхаардаг шүү дээ. Тэгэхээр гүйлтийн зам дээр өдөрт 2-3 цаг гарч ийн, жимд явж ийн, тийм үү маш их цаг хугацаа зарцуулж байгаа хэрнээсээ хүсэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа маш олон хүмүүс байгаа. Энэ хүмүүстэй хандаж хэрхэн үр дүнтэй хүсэн галбиртаа хүрэх вэ, эрүүл замаар хүрэх вэ гэдэг талаарх дараагийнхаа бичлэгээр хүргэх болно. Гэтэ та бүхэн нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Гой сайхан байх гэхээсээ илүүтэй бид нэр эхлээд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл биеийг бий болгох чадсанаар та хүссэн биетэй хүрэх боломжтой шүү гэж хэлмээр байна. Ингээд надтай хамт байдаг, миний бичлэгийг түгээдэг, намайг сонсдог та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.